За шин 7 хоногийн минь дээ манайхаа. Яасан чанга хэлж байна энэ ч. За Friends 369 клубын техник шинжиж ярилж зоргоо байна. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь энэ 7 хоног ч бас хөөрхөн хөдөлгөөнтэй байх жишээний хөөрхөн хөдөлгөөнтэй байх шинжтэй 7 хоног болж өнгөрөх баг. За ерөнхийдөө бол энэ 7 хоногч тэр тэгээд дараа 7 хоногч тэр ерөнхийдөө бол бас хөдөлгөөн маш том хэмжээний савлтуудыг хийх боломжтой ерөнхийдөө 7 хоног гэж хэдүүлээ бол үзэж байгаа. Хэдүүлээч явах манай зүгээс л үзэж байгаа гэж бараг хэлж болохоор. За тэгэхээр хэдүүлэнгийнхнүүд гол асуудал юу байгаа вэ гэвэл үү штэ. За мэдээний тал дээр нэг тийм ач холбогдолтой том юм бол байхгүй байгаа. За жишээлбэл 4-р өдөр. За өнөөдөр 2-р өдөр оройны USD буюу Америк нэгдсэн улсын бирж дээр JOLTS Geopolitics тэгээд CP Consumer Confidence гэсэн мэдээнүүд байгаад байгаа. За тэгэнгүүт 3-р өдрийн ерөнхийдөө бол 9 цаг өглөөний 9 цагаас Австрали доллар дээр ерөнхийдөө CPI мэдээ гарч ирж байгаа юм байна. За тэгээд Chinese yuan за тэгээд хятадын нэгдсэн улс дээр manufacture орж ирж байгаа юм байна. Тэгээд non manufacture орж ирж байгаа. За тэгээд орой USD дээр advanced GDP за тэгээд employment cost index advanced GPT price за тэгээд орой 10 цагаас ерөөдөө бол core PCE price index орж ирэх нэ. За тэгээд оройн мэдээж 3 дахь өдрийн орой заавалчгүй crude oil inventories гэсэн мэдээ байгаад байдаг. Тэр ерөнхийдөө бол энэ 7 хоногийн crude oil-ийн мэдээ ерөнхийдөө бол яаж нөлөө ач холбогдох вэ гэсэн бас их чухал байгаа шүү. За тэгээд 4 дахь өдрийн ерөнхийдөө бол BOJ policy rate Japan улсын бирж дээр за тэгээд monetary policy rate гэх мэт мэдээнүүд ерөнхийдөө бол явах нь өдөржингөө гэж бараг хэлж болохоор. За тэгээд орой Америкийн нэгдсэн улсын мэдэн дээр unemployment claims за тэгээд ажилгүйдлийн хэмжил final manufacturing PMI за тэгээд ISM manufacturing PMI за тэгээд manufacturing price гэж байгаа. За тэгээд орой ерөнхийдөө бол natural gas-ны storage 4 дахь өдрийн орой гарч ирэх нь байна. За тэгээд 5 дахь өдрийн хөдөлгөөн бол хэдүүлэн бас гол хөдөлгөөн байх боломжтой гэж үзэж байгаа. За тэгээд мэдээж average hourly earning тэгээд non farm employment change тэгээд unemployment rate гэсэн мэдээнүүд ерөнхийдөө бол гарах нь байна. За тэгээд за Австрали доллар дээр ерөнхийдөө бол parliamentary election за ерөнхийдөө бол парламентын гишүүдийг ерөнхийдөө сонгох үйл явц болох нь байна. За тэгээд бас энэ тодорхой хэмжээний аль өнцгөөс яаж нөлөөлөх үү гэдэг талаас бас Forex арилжааны зах зээл дээр ерөнхийдөө бол нөлөөлөх нь бол үгүйс ойлгомжтой. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол энэ 7 хоногт нэг иймэрхүү мэдээтэй байгаад байгаа. Тэгээд дараа 7 хоногийн 3 дахь өдөр хэдүүлээ чинь бас 2 дахь өдөр байлуу, 1 дахь өдөр байлуу. Юу гэсэн санагдах юм? За this week, next week гэх юм бол шүү дээ. Юу байла? Наатан 3 дахь өдрийн шөнө хэдүүлэнгийнх нь хувьд 2 цагаас Federal Fund Rate за мэдээж бодлогын мэдээ байгаад байгаа. За хэдүүлэн ерөнхийдөө бол өмнөх мэдээллийнхэн булангаар уулзахдаа Federal Fund Rate буюу бодлогын хүүгийн талаар ерөнхийдөө бол хэвэнд нь барина эсвэл нэг хэмжээний өсгөлт хийнэ гэсэн режимийг ерөнхийдөө бол барьсан. Харин өмнөх юм дээр бол яг 4.5 буюу яг тэр хэвэнд барьсан. За энэ удаагаас жишээлбэл өсгөж чадах нь уу? Өсөхгүйгээр яг хэвэнд нь барьж чадах уу гэдэг гол асуудал хэдүүлэн хувьд байгаад байгаа. Энэ асуудлыг хэдүүлээ заавалчгүй харж ажиглаж харах болно манайхаа. За тэгээд дуу надаа бол тэр хийж чанга шүү. За тэгэхээр нэг тиймэрхүү мэдээтэй хэдүүлээ энэ 7 хоногийг өгдөж байна. За тэгээд энэ 7 хоногийнхан зургаар ерөнхийдөө бол ямар зургийн мэдээлэлтэй байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ ерөнхийдөө бол сайхан харчихъя. За тэгээд тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь хувьд за мэдээж weekly-гээс ихтэлсэн дээр үү гэж яриад байсан. За ерөнхийдөө бол энэ талаас хэдүүлээ ярьчээ те. За мэдээж weekly-гийн тал дээр хэдүүлэнгийнх нь хувьд энэ дээрээс за доошгоо нэг ингэж орж ирэх боломжтой гэж яриад байсан бол яриад бол ерөнхийдөө бол болцоо. За хэдүүлэнгийнх нь гол асуудал байгаа. Мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд энэ хэсгийн нэг дундаж шалгалт. За ингээд ороод ирсэн гэдгийг хэдүүлээ ярьж ирсэн. Доод ёроолон 38.2 дээшээгээ өсөх
дээшгээ өсөх макс ханшуур 3420 эргэж харж исэн. Тэр хэдүүлэнгийнх нь ярьж байсан ханшин дээр бол ойлгомжтойгоор ирээгүй байгаа даа. Хэдүүлэнгийнх нь наатлын гэсэн гэж ярьж байсан ханшин дээр одоо 3374 75 за 3375-аас 80 хоорондох энэ ханш одоохондоо сэтэрэгдээгүй байгаа. Тийм учраас хэдүүлэнгийнх нь хувьд юу болох ёстой вэ гэхлээр заавал ч алтан дээр энэ хэмжээний хэрэглүүдийг харах ёстой. За тэгэхээр энэчнээс ерөөхдөө бол манайхан бас мөр тулгамөр үүсэж байгаа гэж хэлэх болох ч гэсэн миний талаас өөр үнцгтэй байгаа. Яг үнийг хэлэхэд энэ хэсэг дээр одоо хэрвээ мөр тулгамөр байсан бол задрах хэмжээний хугацаа бол аль хэдийн болсон гэж би өөрөө бодож байгаа хувьдаа. Тийм ээ тий. Үүсээ задрах хэмжээний хугацаа бол ойлгомжтой болцсон. За ерөнхийдөө бол энэ доотлын шалгалт өөрөө дэшигээ сэтэлж гарч ирэх ёстой байсан. Даа чадаагүй гэдэг асуудлыг хэдүүлээ мэдээж аль дивангаас хойш ярьж байгаа тийм ээ. За тэгвэл үштэй одоо нөгөө талдаа яг ямар байдалтай байгаа юм бэ гэх юм бол яг 4 цагийн зургаар энэ саяны дийлэнгийн зураг бол маш гоё цэвэрхэн харагдаж байгаа. За энэ хэсгийн зураг ерөнхийдөө шалгалтын хэсгийг бол бүтэн болгоцсон. За тэгэд ерөнхийдөө бол 3371 гэдэг ханшиг 2 удаа шалгаад одоо ерөнхийдөө бол хэрэглэлтийн үйл явцдаа 3371 гэсэн ханш руугаа дахиж шалгаж чадаагүй гэсэн байна. Үзэгдэл ерөөхдөө бол хэдүүлэнгийнх нь хувьд харагдаж байгаа. За тэгээд нөгөө талдаа гэх юм бол энэ 38.2-ын цэг одоохондоо хэдүүлэнгийнх нь хувьд тийм цэвэрхнэр эвдэгдэж чадаагүй байгаа. За хэдүүлэнгийнх нь гол байх хэвээр мөчүүд бас ойлгомжтой байгаа. За хэрвээ зургийг ийм байдалтай зурх юм бол 138 гэдэг дээр нэг жоохон чүр дутаацаа гэд хэдүүлээ яриад л байгаа. Энэ хэсгийн ерөөхдөө бол дэш гүйцэлд бол мэдээж орж ирэхэд жоохон боломжгүй гэж хэлүүлээ хэлж болохоор харагдаж байгаа. За тэгэхээр одоо ерөөхдөө бол алт бол доор 86-гийн 1 евролыг хийцэн байгаа даа. Яг энэ хэсгийн энэ жижиг евролыг хийцэн байгаа даа. Хэрвээ доошоо татаж орж ирч чадах юм бол нөхцөл байдал бас өөрөөр эргэж болох үс харагдаад байгаа шүү манайхаа. Тэгэхээр хэдүүлээ энэ чинээс ерөөхдөө бол доошоо сэтэлж чадахгүй жоохон удаж байна гэдэг бол хэдүүлэн бас нэг санаа зовсон хэрэг бас байж болохоор. За тэгвэл нөхцөл байдлыг яаж харагдаад байгаа юм бэ гэдэг зургийг хэдүүлээ 4 цагийн байдлаар энэ зурган дээр шинжилж болно. Гэсэн үг. За тэгвэл үү штэ. Ингэж нэг харцгаая. Энэ хэсэг томороо биш, энэ хэсэг жижигрээ байл яах. Гэсэн чинь энэ зураг чинь байгаа билүү? Наагүй юм байна. Тэгээ ерөнхий энэ хэсэг зай байвал яах юм бэ гэдэг сайхан хэсэг байна. За мэдээж 4 цагийнхан байдлаар энэ хэсэг мэдээж дор 76.4 гэсэн цэг мэдээж өөрөө стрэг байгаа. За хэдүүлэнгийнх нь хувьд харж байгаа саяны гол шалгалтны өрөө 61.8 дээр хийгдэж байгаа. За энэ хэсэг дээшээ үргэлжлээд үсэх юм бол 3385 гэсэн цэгийг очиж шалгах боломжтой болж хувирна. Хэрвээ дээшээ 76-аар гүйцэнэ гэх юм бол 3430 гэсэн өмнөх ханшуудыг ерөөхдөө бол давталт хийж зураг гарч ирж байгаа. За тэгэхээр яг энэ хэсгийн ёроолыг хэдүүлээ бол заавалчгүй ажиглана. За тэгэд хэрвээ энэ ёроолыг сэтлэхгүй жоохон удах юм бол хэдүүлэнгийнх нь хувьд дахиад дээшгээ нэг шалгалт хийх боломжтой болж гарч ирнэ гэсэн тамиг хэдүүлээ заавалчгүй хүлээж авах болно. За тэгвэл биш нөгөө талаас цагийн зурган дээр энэ хэсэгт яг ямар новшин болоод байгаа юм бэ гэж байгаа хүмүүс байвал. За нэг иймэрхүү байдал үүссэн тийм ээ. За ерөнхийдөө бол ямар хэсэг үүсэж байгаа юм бэ гэхлээр хэдүүлэнгийнх энэ зурган дээр 108-ийн илүүгийн шалгалт хийгдсэн мэдээж 61.8 гэсэн хэсгийг хийчихсэн хэрэглэлтийн байндаа одоохондоо хэрж байгаа. За ерөнхий хүчийг хадгалах ёстой цэг бол өөрөө хэрвээ 108-ийн магадлалыг авсан бол 108-аас хүч аваад 76-аас хүч аваад 61-ээс сэтэрсэн тохиолдолд хэдүүлээ 23.6 руу 3450 руу харах ёстой гэсэн тамиг хэдүүлээ заавалчгүй байх ёстой байсан. Гэхдээ нөхөр өөрөө ерөөхдөө бол дэшгээ ингэ сэтэлж чадаагүй. Хэрвээ 86-гийн шалгалтыг авч үтсэн гэж хэдүүлээ харах юм бол дэшгээ заавалчгүй 3470 тавьц заавалчгүй шалгуулах хэрэгтэй болж эхэллээ. Тэгэхээр хэдүүлээ энэ нөхцөл байдлыг ерөөхдөө жоохон ажиглахаар яг энэ нөхцөл байдлыг жоохон ажиглахаар.
За хэрвээ нөхцөл байдал өөрөөр ирэхэд 76.4-ийг дахиж сэтгэхгүй байх магадлал үүсэх юм бол энэ доошгод дахиж нэг гоё задарч орж ирэх магадлал аюул өндөртэй болж эхэлнэ гэсэн үг. Тэр хэдүүлэн ямар ч үсэн энэ хэсгүүдийг заавалчгүй харах ёстой болно. За тэгээ хэдүүлэнгийнх нь хувьд анхаарал тавих хэрвээ энэ хэсгийг сэтэлж чадахгүй үр дэшгээ таталт хийсэн тохиолдолд 3335 гэсэн ашиг заавалчгүй хэдүүлэн ажиглаж харах болох нэ. За тэгвэл бага цагийнхан зургаар ерөнхий нөхцөл байдал ямар шүү байгаад байгаа бэ гэдэг гол анхаарлыг татсан хэдүүлэнгийнх нь хувьд хамгийн том эргэлзээ төрүүлээд байгаа нөхцөл байдал нь яг энэ ч хэдүүлэнгийнх нь хувьд явж байгаа. За тэгмүүд хэдүүлээ өмнөх зурган дээр юу гэж яригдчихсэн бэ гэхлээр ерөнхий нөхцөл байдлын чи 14 шалгалт хийсэн бол 38 юм уу 50 шалгалт хийх ёстой гэсэн хамгийн хэдүүлээ заавалчгүй тавих ёстой байсан. Тэгэнгүүт 14 шалгалттай тэгээд дээрс нэмээд 23 шалгалт өгнө хэд хэд байгаа мөртлөөсөө дэше 50 руу давж чадаагүй энэ үл. За 50 руу давж чадаагүй байна гэдэг нь хэдүүлэнгийнх нь хувьд ерөнхийдөө бол маш тийм боломжийн сайн гэж хэлж болох байсан. Ягаад гэвэл одоо энэ нөхцөл байдал ямар шуу байгаа юм бэ гэдгээс нөлөөлөл зан алтан үнэхээр энэ хэсгийг сэтэлж чадахгүй байгаа бол хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж алт өрөө доошоогоо хүчээ тэмүүлээд явах боломжтой цаг үе ирж байна гэж хэдүүлээ ерөөхдөө бол хийж болно. За тэгэхээр харцгаал та 23.6 50 23.6 гэж орж ирсэн хөдөлгөөнүүд 38 илүү хийгдсэн мөртлөөсөө нөхөр өөрөө 3380-ыг заавалчгүй дутаасан. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд зураг хоошоо яваад ямар нөхцөл байдал үүсч байгаа юм бэ гэхлээр нөхцөл байдал энэ ч байгаа. Гол нөхцөл байдал энэ ч байгаа. За энэ хэсгийг ерөөхдөө сэтэлж чадаагүй нүнэ. Чадаагүй нүгөө сайн үнэ. Тэгэнгүүт ингээд ороод ирж байгаа. За нөхцөл байдал энэ хэсгийг сэтэлж чадаагүйгээр явсан бол пад гэдэг доошгоо нэг гүржлээд ороод ирэх ёстой гэсэн хамгийн хэдүүлээ заавалчгүй харах ёстой болж эхэлнэ гэсэн үг. За тэгвэл 15 минутын энэ хэсгээр яг ямар новшин болоод байгаа юм бэ гэдгийг эхлээд хэдүүлээ харахын тулд нэг юм хэсэг татах хэрэгтэй. За манайхан butterfly effect гэж мэдж байгаа байх. За тэнчнээс үүдэлтэй бас паттерн гэдэг зүйл бас байдгийг бас манайхан мэдэх бах. За ерөнхий өчигдрийн нөхцөл байдал ямар шуу ажиглагдсан бэ гэхлээр butterfly паттерн гэдэг зүйл өөрөө яг энэчээ үүсэж эхэлсэн. За тэгвэл өчигдөр яг ямар зурагтай байгаад ямар анализ зорхож байгаа за ерөнхийдөө за нэг иймэрхүү ойлгомжтой хэсэг үүсчлээ гэдээ орхисон бэ гэхлээр ийм байна. За тэгвэл биш дээ эн чи яг ийм гоё butterfly effect өөрөө butterfly pattern өөрөө яг гоё цэвэрхэн үүссэн. Цэвэрхэн гэж хэлж болохоор пад. За тэгвэл энэ нөхцөл байдал яг ямар нөхцөл байдалд үүсгэж байгаа юм бэ гэхлээр энийг хүмүүс заримдаа ингээд double bottom гэж харах магадлал айгүй өндөртэй байгаад байдаг те. Дан шин double bottom бол биш. Гэхдээ таны харж байгаа өнцгөөс мэдээж тань зөв санагдах юм бол тэгэхээр таны зөв өөл гэж хэлж болохоор. За тэгвэл энэ ч нөхцөл байдлыг ямар шуу байгаад байгаа юм бэ? Сая би энэчнээс мэдээж стресс мэд татчихсан байсан. Нөхцөл байдал ямар шуугаар үргэлж ирсэн бэ гэхлээр дараагийн ерөнхий шалгалтын цэг өөрөө энэ дээр 86 дээр байх ёстой гэсэн намыг бид нэр өөрсдөө ховдо тавиад байсан. Тэр гол шалтгаан нь өөрөө мэдээж энэ ч байгаа 14 шалгалт, энэ ч байгаа 14 шалгалт дэшгээ мэдээж 50 хэсэг. За ерөнхий ярих юм бол 61.8 хэсэг ерөөхдөө сэтэрч чадаагүй гэсэн тамыг хэдүүл бас тавих бас болох үйц тийм ээ. За тэгвэл үштэй нөхцөл байдлыг ямар шуугаар эргээд нөлөөлөд байгаа юм бэ гэх юм бол одоо энэ нөхцөл байдлаас харах юм бол хэдүүлэнгийнх нь хувьд энэ 61.8 гэсэн гол хугарлын цэг үүсэж эхэлж байна. За тэгэнгүүт энэ ч байгаа хэсэг ерөөхдөө бол чүж жоохон хэрэлтийн байдалтай байж болохоор за энэ ч 38.2-ын шалгалтыг хийжсэн. Нөхөр өөрөө доор доотлын үзэр 305 руу орж ирсэн. За ерөнхийдөө бол хэдүүлэнгийнх нь тавих таамаг ерөнхийдөө бол 61.8 гэсэн цэг. Одоо 3330 хавцаг цэг ерөнхийдөө бол хэдүүлэнгийнх нь дараагийн макс байх боломжтой болж эхэлнэ гэсэн үг. За ерөнхий ёроолын ч тодорхойлогдсон юм чи хэдүүлэнгийнх нь дараагийн ханш өрөөг энэ дэшгээ байх ёстой. Энээс цаашгаа өсөлтийн режим өөрөө үргэлжилж чадахгүйгээр уналтын цэг үүсэх ёстой гэсэн тамиг хэдүүлээ заавалчгүй тавьж болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хэсгүүдийг хэдүүлээ заавалчгүй анхаарч ажиглах ёстой болж эхлэн шүү манайхаа энийг сайхан анхаараарай. За тэгвэл өөртөө нөгөө талдаа яг ямар нөхцөл байдал үүсэж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ эхлээд 15 минутын
байдалтайгаар харъя. За butterfly effect энэ хэсэг дээр үргэлжилсэн бол яг энэ сүүлийн өсөлт ямар нөхцөл байдалтай, ямар шалтгаантай, ямар өсөлт байсан юм бэ? За мэдээж энэ өсөлтийг бол угаасаа ойлгомжтой гаргаад авчихна энэ хэсгээс. За тэгвэл биш үү энэ хэсэг яг ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ гэх юм бол чи 14 шалгалт эцэг өөрөө нөхөр өөрөө 86 шалгалтыг бүтээж чадаагүй. За тэгвэл биш үү нөхцөл байдал нөгөө талаас нь чи 23-ын үзүүлэлт нь өөрөө дээшгээ гараад ирж байна гэдэг энэ нөхцөл байдал ерөөхдөө бол бүтэн бэлдсэн гэсэн үг. За тэгвэл дараагийн нөхцөл байдал 61.8 өөрөө дээшгээ заах хугарал нь өөрөө 3330 зааж байгаа. За тэгэхээр энэ хэсэг ерөөхдөө хэдүүлэнгийнх нь хувьд цэг баталгаажсан үйл явдал гэж хэлж болохоор. Тэгэхээр ямар ч хэсэг хэдүүлээ энэ нөхцөл байдал дээр алтны яг 3330 гэсэн ханшуудыг хэдүүлээ хүлээх нь байна. А хэрвээ энэ хэсэг хүлээгээд тэгээд дэшгээс сэтэрх юм бол хэдүүлээ заавалчгүй дэшээ гаргасан цэгүүдийг ерөнхийдөө бол заавалчгүй таах шаардлагатай болж эхэлнэ гэсэн үг. За тэгвэл нөхцөл байдлаас нөгөө талаас ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ 5 минутын кандил дээр заавалчгүй харах хэрэгтэй болж эхэлнэ гэсэн үг. За энэ хэсгийн уналт тэгвэл биш дээ. За уналт ойлгомжтой. Тэгвэл энэ хэсэг юу болж байгаа юм бэ гэх юм бол мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд энэ чи гол анхаарах хэрэгтэй зүйлс нь өөрөө 14 шалгалтын чи цэвэрхэн шалгагдсан 38 ерөөхдөө бол 14 гэж явах ёстой. Гэхдээ энэ гол хугарлыг 23 гэж авч үзээд хэдүүлээ дээшгээ заавалчгүй 50 шалгалтыг ийлгэж болохоор. За тэгэхээр ерөөхдөө бол 3330 гээд ерөнхий хараад байгаа ханшууд хэдүүлэнгийнх нь хувьд макс байж болно гэсэн үг. Энэ хэсгийг яг үндэ сэтгэх юм бол хэдүүлээ бол дээшгээ явах чиг заавалчгүй анзаарч ажиглаж харах ёстой болж эхэлнэ гэж хэдүүлээ ерөнхийдөө бол таамаглаж болно гэсэн үг. За тэгэхээр ямар ч байсан энэ хэсэг заавалч хэдүүлээ хүлээх нь байна. Тэгээд нөхцөл байдал ерөнхийдөө бол одоохондоо бас жоохон эвгүй байгаа. Хэрвээ энэ чинээс явна гэж үзэх юм бол хамгийн дээдлээ 3345 гэсэн ханшиг хэдүүлээ харж болох нэ. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд дуунах уу үгүй юу гэдэг нь нэрлэхийнх нь бас сонирхолтой санагдаж байгаа тийм. За би үлээгүй шүү. Ерөнхийдөө бол за хэдүүлээ дараагийн нөхцөл байдлаар ерөнхийдөө юу харах ёстой бэ гэхлээр хэдүүлээ долларын индексийг харах хэрэгтэй. За мэдээж энэ хэсгийн долларын индекс за энэ хэсгийн нэг үзүр гэж хэлбээд энэ чинь нэг юм байгаа гэд ярьжсэн бол хэдүүлгийнх нь хувьд одоо нөгөө хурлынхан цаг дээр ирсэн байна. Дор 123-ын шалгалт бүтэн явцсан. За хэрвээ энэ хэсэг ерөнхийдөө сэтрэхгүй бол доошоо энэ хэсэг рүү орж ирэх боломжтой гэж хэдүүлээ яриад байсан бол ингээд болж байгаа гэсэн үг. За хэдүүлээ ерөнхий доод ёроолыг 93 гэж тодорхойлсон. За ерөнхийдөө долларын индекс үлгэн маш гоё зургийнхаа дагуу яваа. За энэ хэсэг дээр жоохон хэрж магадгүй. За энэ хэсгийн доод ёроол эвдэгдэж чадахгүй бол хамгийн дээдлийн ерөнхий явах ёстой ханш нь өөрөө 94.5 юм уу эсвэл 86 байх ёстой гэсэн намайг хэдүүлээ заавалчгүй тавих нь. За энэ хэсэг рүү нэг шилжиж орж ирнэ гэсэн үг. Тэгэд дэшиг үргэлжлүүлснээр дараа доошхоо үргэлжлүүлээд уналтын хүчийг хадгалах магадлал маш өндөртэй харагдаж байгаа. За хэдүүлэнгийнх нь яриад байсан crude oil-ийн тодорхой хэмжээний мэдээж том хөдөлгөөнийг яриад байсан. За мэдээж ойлгомжтой харагдаж байна. За зурагны дагуу мэдээж ойлгомжтой явсан доор ерөөхдөө бол лааны бие ороод ирсэн үзүр ороод ирсэн байсан. За энэ хэсгийн хөдөлгөөн бол ингээд явцсан угсаа ойлгомжтой. Дээдлийнхэн шалгалтны ерөөхдөө бол 123.6 байх магадaltaй гэж харагдсан боловч цэвэрхэн байдлаас харагдах юм бол 114 гэж магадaltaй тавих нь бол болохгүй. Гэхдээ 65-ын хэсгийг яг цэвэрхэн шалгаж чадаагүй. Ерөнхийдөө бол жоохон дутаацсан. Гэхдээ энэ хэсэг ерөнхийдөө бол болцсон гэж хэдүүлээ үзэж болно. 123.6-ын хэсэг ерөнхийдөө бол болцсон гэж үзээд доош хэдүүлээ 52 руу ерөнхийдөө бол дагуулж ерөнхийдөө бол болж байна. За ингээд ойлын хувьд ерөнхий уналтын цэгүүд одоо үүссэн. Ягаад мохоо ус? Ягаад тийм сонин мохоо жишээ? Ягаад тийм сонин увс илэх юм шиг ирдэнэ? За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд crude oil за сүүлийн 2-7 хоногийн хугацаанд хэрээд байсан бол
нөхцөл байдлаараа нөгөө талдаа гараад 63-аас ерөнхий уналтын хүчийг хатгалаад унж хэлж байгаа зургууд хэдүүлэнгийнх нь хувьд бол ерөнхийдөө бол бууж ийн хийх үрээ. Тэнэглэгчээ задгаагүй байсан байж тээ. За тэгэхээр бас хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж доотлын Yorol гэж хараад байсан хэсэг одоо ерөнхийдөө бол биелэх магадлал маш өндөртэй явагдаж байгаа гэдэг нөхцөл байдлыг хэдүүлээ харна. За тэгэд мэдээж crude oil-ийн хувьд дээр бол хэдүүлэнгийнх нь хувьд нэг тийм амар том өөрчилсөн хэсэг бол орж ирэхгүй. За тэгвэл юу штэ том өөрчилсөн хэсэг орж ирэхгүй хэрнээ энэ дээр дутаацаа ингээд тэгээ заагаад байгаа. За энэ хэсэг Yorol болвол болно үсттэй гэсэн таамгаар хэдүүлэн ингээд үргэлжлүүлээд хайж болж байна. За тэгтээ юу штэ хэдүүлэнгийнх нь маш гоё тийм таамаг бол үүссэн байгаа тий. За ерөнхий зургийг бол мэдээж үйл ажиллагаагаар гаргаад ирчихсэн. За мэдээж шалгалт бол гоё цэвэрхэн явчихсан. За тэгэхээр пак гэдээ ороод ирэх боломжтой болж эхэлж байгаа. За хэдүүлэнгийнх нь хамгийн дараагийн ерөнхий хугарлын эзэг 57 50 гэсэн ханшин дээр тогтож байгаа. Энэ хэсгээс дахин нэг хугарал хийгээд үсгэх ч юм уу байдлыг харуулад тэгээд доош хуунж эхлэх ёстой гэсэн таамаг хэдүүлээ заавалчгүй тавина. Дараагийн ерөнхий шалгалтын цэг 57 50-аас ерөнхийдөө бол 59-ийн хооронд байх боломжтой. За тэгвэл биш үү? Баг цагийнхан зургаар нөхөр өөрөө. За энэ хэсгийн зургаар 14-ийн тоталд ороод ирсэн. Дээр 61.8 шалгалт хийсэн байсан. За энэ хэсэг дээр бол аягүй гоё цэвэрхэн харагдаж байгаа. Уг нь бол. За энэ хэсгийн 61.8 хэсгийг сэтэлж чадаагүй. Тэгээд доошоо ерөнхий уналтын хүч үргэлжилсэн. 38 за 50 гээд 50-ийн шалгалтыг аваад доош унж эхэлсэн. Нөхрөө өөрөө тэгин шалгалтыг хийсэн. 14 гээд доошоо одоо 14 илүү гих мэд хөдөлгөөнүүдийг хийх боломжтой болж орж ирж байгаа. За тэгэхээр хэдүүл ямар ч байсан crude oil-ийн тал дээр бол уналтын хүчийг илүү төлхөө хадгалуулах гэж хэлж болох үс. За тэгэхэд энэ хэсэг дээр за бас нэг ийм нэг хэвлэлтийн хэсэг үүсээ доошоо дахиж унах боломжтой болж эхэлнэ гэж хэдүүлээ харж болж байна. За тэгвэл үүштэй Nasdaq-ийн хувьд гэх юм бол Nasdaq өөрөө одоохондоо бол яг гой сайн мэддэхгүй байна. Гэтэ энэ хэсэг ерөнхийдөө бол үзүр болох боломжтой. Хэрвээ биш бол энэ дээш чигээ заавалчгүй 1948 гэсэн ханш руу тэмүүлэх ёстой гэсэн таамаг бол хэдүүлэнгийнх нь хувьд бол ерөнхийдөө бол бууж бай. За тэгэхээр энэ хэсгийн зургийг заавалчгүй устгах гэсэн үг. За энэ хэсгийн зураг устгагдсан. За тэгээд ийм тийм байгаад байгаа гэж хэдүүлээ ерөнхийдөө бол харавал байна шүү дээ. Энэ хэсгийн зураг задарсан. Байдал өөрчлөгдсөн. Ситуац өөрчлөгдсөн. За тэгвэл энэ хэсгийн зурган дээр яг ямар навшин болоод байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ бол харж болж байна. За ерөнхий хэсэг бол 161.8-ыг яг бүтэн сэтэлж чадахгүй яваад исэн бол одоо бол бүтэн сэтэл хэмжээнд бол очиж байна. За хэдүүлэнгийнхэн дараагийн магадлалын цэг бол өөрөө энэ байх бүрэн боломжтой. Би зүг авсан юм. Тийм зүг авсан байна. За ерөнхий хэдүүлэнгийнхэн дараагийн харах ёстой ханшин өөрөө энэ ч байгаа гэдэгт би өөрөө 100% итгэлтэй байгаа. Хэрвээ энэ хэсэг 61.8-ийн тохиолдыг аваад дэш гүснө гэж байгаа юм бол 19,668 дат тавьцаа. За ерөнхий энэ хэсгээс уналтын хүч өргөжлөөд жоох унах ёстой гэсэн таамаг хэдүүлээ тавьж болж байна. Эсвэл энэ хэсэг дээр нэг юм номорсон хэмжээний хөдөлгөөн орж ирээд пак гэдээ унжуул болж байна. Тэгэхээр энэ хэсгийг хэдүүлээ заавалчгүй ажиглах ёстой гэж хэдүүлээ таамаг авал тавьж болж байна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь нөхцөл байдлууд ерөнхийдөө бол нэг иймэрхүү байдалтай байгаа. Тэр хэдүүлээ бол нэг яарахгүй хүн шиг арилж байгаа хийгээд явах юм бол үнэхээр гоё нөхцөл байдал үүсэх гээд байна шүү манайхан. За тэгээд дараагийн ч яах вэ? За тэгээд ерөнхийдөө бол нэг иймэрхүү байгаад байгаа. За тэгээд эдийн засгийн тал дээрээс илүүтэйгээр ерөнхийдөө бол хэдүүлээ энэ нөхцөл байдал зургандаа итгэж явах юм бол хэдүүлийнх нь дансан дүлцээтэй гэж ярих юм а тий. Амин дүлцээтэй гэж бас ярьж болохоор тий. За тэгвэл Nasdaq-ийн хувьд энэ дээр байгаа хэсгийг ерөнхийдөө бол нэг шалгалт хийж доошгоо уналтын хүч тэмүүлэх ёстой гэж хэдүүлээ таамаг тавьж болж байна. За тэгээ алтны хувьд энэ хэсгийг за шалгах юм бол шалгахгүй. За эсвэл энэ хэсэг ингээд хандсан бол хандсан гэдгээр нь хүлээж аваад доошгоо унах боломжтой шүү гэж хэдүүлээ харж болж байна. Сая алтыг ерөнхийдөө бол харсан болж тий. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү нөхцөл байдалтай байна да манайхан. Тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол зурганы тал дээр бол угаасаа ойлгомжтой байгаад байгаа. За тэгвэл биш үү хэдүүлээ. Ингээд энэ 7-1-ийнхэн дөрөвт хавцаа ерөнхийдөө бол дахин уулзах байх гэж бас
хос амлдаг үгүй. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, ситуац өөрчлөгдөөгүй тохиолдолд хэдүүлэн ерөөхдөө бол амарч юм байна. За хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдөөд, ситуац өөрчлөгдөөд ирэх юм бол хэдүүлээ зураг заавалч шинжлэх шаардлагатай болно гэдгийг хэдүүлээ ерөөхдөө бол санчихъя. За тэгээд дараагийн анал эц хүртэл эсвэл дараагийн 7 хоногийн анал эц хүртэл баяртай. За тэгээд ярилцагчдаа техник шинжээчтэй бүгд нь амжилт хүсье. Ингээд дараагийнхан анал эцээр дахин уулзцгаая. Баяртай манайха. Зөргөө байлаа гэж биш.